За өдөр өглөөний цайгаа уучаад талын буур амралтын газраас хараад явлаа. Гадаа бол шүнжэнгөө бороо орлоо, их салхитай байлаа. Манай Монголын одоо хамгийн үржил шимтэй газар гэдэг байгаа шүү дээ. Намд ор. Намхан далайн айс хавд ордог. Одоо бороо ороод байгаа нь л 20 юм байна. Ягаан цэцэг юм. Хүмүүлэн биш үстэй. Таан маань юм болов. Яг нөгөө сонгоны өнөр авдаг шүү дээ. Oh my goodness. Here, you film. Таан ч бас нэг ийм цэцэгтэй байдаг. Гэтэ ийм том байдаг үстэй. Хүмүүл биш дээ. Нара? Хүмүүлийн чинь ингэдэм шүү дээ. Алиум монголик хүм гэдэг юм биш дээ. Хүмүүл юм байна. Wow. Нара? Ийм том. Tour a little bit before I can start cooking. Look around, see if we Яа, can алахгүй л 8 сарын 18-нд ашиглалтанд орсон. Сэлэм шиг хэлбэртэй тийм. Тийм байна. Вау! Ялалтын өшөө гэж. Ийм сэлэм шиг хэлбэртэй. Халах голын ирэг дээрх халах гол сум. Тэгээ энэ талаас ийм сүртэй. Монгол зөвлөлтийн зэргүүд их буу танк гэл 1939 онд халахын голын районд Японы төрөнгөлжтөд буцагсан зөвлөлт Монголын цэргийн ялалтад зориулва. За энэ талдаа морин цэрэг танктай тугаа барьцсан, дээгүүр нь онгоц ниссэн. Хийц боллааг юм байна. Энэ тал нь болохоор хадгаа барьсан монгол эмэгтэй байна те. Нийж юм би. Нөхөн харьцлаад энэ имсгалан боогдоод астм маягийн юм болоод тэгээ халах гол сумын эмнэлэг дээр яралтай тавьж ирлээ. Энэ зөв нь бол астм маягийн ингээ болт явагдсан байна. Тэгээ бөөр нүр дээр ямар нэг юмнаас харьцсан байна тентхийн ногооноос. Тэгээ тэр тусал залгуулсан. Одоо туслаад дуусгаа гайгүй гэж үзэж байна. Тэгээ цаашаа явна. Болцсон уу? Эмчилгээ дууссан уу? Явж үзээгүй газар ингэдэм биш үү? Мэдмээр юм бэ. Гинт нэг хашлтыг юм гараад ирэх магадaltaй л юм. За халах гол сумын төв, шинэ сумын төв гэж шүү. Дахи боловсруулалтын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тэтгэн удирдлагын ордон, спорт зал, соёл бүгдийг нэг дор хийчихжээ. Энэ суманд ажиллаж байгаа ганцхан хоолны газар байна. Манай хоол ирсэн. Орон цөм хуралдаа шүү. Одоо бид чинь явахтай байх байхгүй. Энэ дугаас таалхан бол энэ хавцаа очиж өнөөдөр хоног гэдэг байгаа. Тэр өшөөнөө тэр. Тэгээ буцахтаа бид энэ өшөөнүүдийг үзээд ингэж яваад. Энэ ялалтын өшөөнүүдийг үү? Энэ өшөө болгоныг үзэж ингэж яваад ингээд нэг ялт баг руу ороод. Хайдууд нэг зэвсгнүүд гар бөмбөгийн цогцоллог гэнэ гарнат гэсэн. 35 37. Энэ сумнуудыг хартаа. Танкнуудын модель гинэ дээр үйдсэн. Монгол Улсын баатар Дандрын морь нэмэл хазарын хамт гинэ. Алаа бодогч гинэ. Тоо. Агарын зенит гинэ. Оо зүгт агарын эсвэр зүгч байна. Вау.
замын холбоонд хэрэгэлдэг утсан нэ. Хот зэргийн юмнууд гинэ. Ичибан гэдэг таньдаг хийгээд байгаа юм. Япон зэргүүдийн өмсдөг гутал нь гинэ дээр үед. Максим Полимик танач төмөр даав шүү дээ. Ангийнхандаа үнэрсэн ч өмгөн юм биш. Наач миний охин чихмэл. Нисгч явцсан. Сансын нисгч явцсан гэх юм. Энэ хүн хэний хөшөө гинэ үү? Бүртээ. Аа. Тэгээд дан донц авьяа байгуулсан хүмүүс. Лэс болваа. Нэс шаглаад эхэлж байна. Навчаа хаяад эхэлжээ. Голд тэгвэл ач урсж байгаа юм байна да. Юу юм болж очихоос өмнө голынхоо өнгийг хамгийн ойрын гадаас харчих гэсэн чинь гол руу орж чадахгүй нэ. Наагур нь битүү бургастай юм. Энэ үхэр юм сони Гүү хэлв. тий. Үүн хүний бараа харддаг байх шиг л байх юм. Тэр нэг сарлаг шиг. Яорэ. Машинаас өндөр ийм болсон. Энэ өвсөмсийн хардаа. Хэлмээ орол алуулах шин. Халахгүй дээр ч ирлээ дээ. Вау. Базар амар газар идэв байна. Ус өнгөтэй навч урсч. Тэ тийм их биш. Гэтэ яг нэг өөр газар ирсэн юм шиг төрж байна. Уур амьсгал нэгт чийлэг дулаахан Шумал энэ. бидний нөгөө дасаж зөгцсөн агаал биш өөр. Шумал одоогор мэдсэн юм алгаа. Явдсан байгаа хөө. Зээст огтэрж үзээгүй газар дээрээс нь харанхуй болж байна. Хашир үзнэ бүх гэрэл мэлээ зоож байгаа. Ингээд гэрлээ ерөөсөө гэж залгаал болоо доо. Дээрээ бол ингээд соронцтой тогтоо чинь. За ингээд тусгалаад харуулаад. Энэ тонж болох л гоё юм чи. амар газар иргүүд өгүүлээ. Урашит кафа аса экологи месачми ай кэбэтэгэ нэцо пэга энбо турупэй найзо Ато яфто уйжсэн Долын нэрхтэр мэхэн боскот галаторо чил За бид нар одоо цаагаа уучаад гол руугаа гарч үзнэ. Одоо орой ирэхэд бол уул нь бол их гоё байсан, өнгө дэжгүй байсан. Тэгсэн чинь шүн сүртэй аадар бороо ороод цахилгаан цахаад амар л бороо орлоо. Тэгээ өглөө усаад ирсэн голын өнгө бол нэлээд боббоор нөгөө бор цаашиг л болж юутэй ч цаагаа уучаад шидээд үзэндээ. Халахгүй сумын нутгийн далах.
ингээ загас арих жоохгүй гэсэн чинь бид хоёрыг ядаж нэг 8 царцсан иргийнэ. Нэг 2 3 4 5 Вэ сайхнаас энэ зайг ерөөсөө яаж ашиглах уу гэж бодож байгаа. Нэг ийм хоёр цүнх зүгээр ингээ наачдаг, бомбоддаг цүнх аваад. Тэгээ энэ дотроо яг загасны вейдрийн гутал тэгээ хантаа зүйтэй юмнуудаа хийц. Хөнгөн юмнууд. Тэгээд тэнд зогсоод загасчлахаар болох юм бол ерөөсөө ингээд энэ хотлын хаалганаас бол бүх юм заавал ачаа бараа буулгаад дотроос нь ухаад ахгүй гэсэн нэг ийм шийдэл өөртөө гаргасан. Ингээд вейдрийн гутлаа хамт энэ талд нь бол ингээд загасны хэрэгсэл тэгээ хантаа зэнтер хийц. Хантаа бас их машин явахад төвхт баахан утас юм зүйлттэй байдаг болохоор тэгэлдээ төвхтэй байт. Эсвэл дуураад Тэшээ хийгээ сайхан амар болсон. За вейдрийн гутлыг маш сайн чангалж их хэрэгтэй. Хамгийн наазах нь холхиод ахаар энэ аимсаа илээчих гэдэг вейдрийнхаа. За мөн завсраар нэг жоохон шороо чулуу орчхоор бүр их амархан урдын илээдэг. Би бас тэгэж илээгээд цоолж исэн туршлагатай. Учираас одоо дараагийн вейдрүүд их хайрладаг болсон. За мөн хоёрдугаар холхиод ахаар бас голд явж яхад готлон дотор бас нэг хальтраад тэрнээс болоо гიშгэгдэл алдах тохиолдол бас надад л учирч ирсэн. Оо яг зөв ийм царцаал одоо нэг 10-ыг ядаж барьчвал сайн бах юм хүмүүс. За бүс бас их чухал аа. Яагаад чухал вэ гэхээр хамгийн нэгдүгээрт бас safety буюу аюулгүй байдал. Усанд нэг санамсаргүй байлаа пүлгээд вейдрээр унцлаа гэж бодоход юугүй энэ дотор ус дүүрчихгүй байх. Ер нь бол үндсэн зорилготой. Хоёрдугаарт мэдээж дан гол дотор яваад тахгүй ингээл голын эрэг дагаал бургас модон дээгүүр бас ингээл гардаг. Тэр үед бас их бид чинь амар болгож өгдөг. За энэ том гол учраас имийг аж мэдхөө. Том уурга бэлтчи. Би ерөнхийдөө бол нэг юм хоёр төрлийн уургатай л явдیں۔ Энэ бол одоо Shimano-гийн 2.4 метрийн урттай, хаваас 10 паунд буюу ер нь бол 8-аас 24 грамын өгөө шидэж болдог. Манайхны нөгөө Datsun гэдэг томоохон heavy төрлийн уурга л да. Энийг бол барагтай хэрэгэлдэг. Ер нь ямар үед хэрэгэлдэг вэ гэхээр ихэвчлэн нууран дээр завтай том цурхаанд ч юм уу том тултай цурхаатайг нь мэдж байгаа тийм газар бол шөнө хулган дээр ч юм уу хэрэглэнэ. Ихэвчлэн 100-ны ер нь бараг 90-ээс дээш хувьд нь бол би нэг бол лайт уургал хэрэглэдэг. Ультра лайт хэрэглэнэ. За сүүлийн үед нэг ийм уургатай болчихдог. Энэ яад юм гэхээр ультра лайт уурга. Энэ хэмжээг нь харж байгаа бах тий. За төөнөөс үлээд их том. Ийм жижигхэн болчдөг. Телескоп гэрнээ ультра лайт уурга. За энэ дээр Shimano-гийн Sena-гийн 1000-тай дамар. Лайн нь бол ойл нэгтэй байна уу? Shimano-гийн сайн чанарын нарийнхын хэрнээ Datsun өндөртэй ийм braided line байгаа. Яагаад ийм лайн сонгож байгаа нөхөр жижиг 1 номерын спиннерээс ихсүүлээд нимфээ хүртэл шидэж чинь шүн бүр ингээд жижиг хулганаар ч гэсэн загас болчдөг. Нэг өөртөө ийм сетап зохиоцсон. Тэгээ энийгээ энэ шүүгэндээ хийждэг. Зам зуур зогслоо юм уу ухаад авахгүй. Ингээ шууд бэлэн. Өгөөшөө бол ингээл сольчихно. Ингээд тэгэл үзүүрт нь одоо спиннер байна уу, далбан байна уу, ниф байна уу, юу л юу хийхэд шууд бэлэн. Сүүлийн үед нэг ийм юм шийдэл рүү орчоод байгаа. Тэгээ сунгаад бол энэ чинь ийм л бол ингээл болоо. Ингээ шууд бэлэн, шийтгэл бэлэн болчих. За нэг ийм л хоёр сетапыг голчлон хэрэгжилж байна. Одоо энэ дээр бас тултай учраас би том уурга эмэг аж мэдхүүгээ бэлтчихье. Мөн үнэхээр гоё усны мандал дээгүүр хооллоод байгаа. Яг нэг тийм үе байдаг ч нэг орой нар шингэхийн үед ч юм уу нэг тийм тогтун үед бас флайа гаргаж dry fly шийднэ. За тийм л ер нь сетап би голчлон хэрэгжилж байна да. За том уурганд бол бас Shimano-гийн braided line, Daiwa-гийн 2-3 мянгатай дамартай байгаа.
Энэ халахгуулт чинь бас тултай болохоор ордоод ингээд том ургаа бэлдээд байгаа шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ тий? Саваа бэлджилээ. Сайл нь ороод ирэх байлгүй. За энэ фантазид маань ингээд миний бараг л бүх юм болчт юм дөө. Энд чи fly болон нефтэн тэрлэх үед типтүүд бэлэн байна. За энэ яг хуу самсруу гэрэлгүй явж байгаад шөнө болгочих тохиолдол байдаг. Тэр үед хэрэглэх гэрэл энэ миний ультралайттай хэрэглэлүүд энийг л ер нь би бараг л 90% та ашигладаг юм дөө. Fly силикон тос байна. Өвшөндөө dry fly-нд түрхдэг. За энэ ер нь бол шууд ингээ угсрахад бэлэн неф байгаа. Ингээ типтэй бэлдчихдэг 2 салаа типт. Тэгэхээр ингээд шууд юундаа спиннерээ тайлж аваад хийхэд шууд бэлэн. За тэгээ бэлэн төхөр. Энэ бол нөгөө ямарваа нэгэн сетапа солиод тахгүй шууд одоогийнх тэр ингээд шууд так гэж орчдөг юм сетап. За ингээд үзүүр нь бэлэн. За энд миний хамгийн ойр хэрэглэгддэг хэдэн воблерууд байгаа. Crankbait гэхээр ер нь гүнзгий зүнхэл рүү ингэж яад шумбаж ордог нэг юм нөгөө шви. Энд нэг хамгийн ойр хэрэглэгддэг хэдэн неф маань байгаа. Ингээ хоёр урагтай гараад өгч чинь. Полоресил маст заавал. За даацаа tesтлээ. 1 2 сонсч байна уу? За авцгай. За энд үтсэ. Чичиг хург үзнэ. Цагаан Пантер Мартины спиннер. Нэг жижиг юм орсон. Оо. Чипак. Ашгүй өөрөө салчлаа. Чипак гэж ярих бол боруу юм байгаа. Ер нь бол шивэр сугас. Энд чинь бол шивэр сугас гэж байхгүй. Амрын сугас. Яг гэвэл халах гол чинь өөр амар мөрний буюу номхон далай айсаад ордог. За өөр тийш үз. Энэчлэг газар шүү. За эндээс энэ шанс өндөр шүү. За Мэпси албах гэж царай хөнгө албах.
Нэг юм орсон шүү. Хүүх. Том юм бэ. Юу вэ? Ooh, whoa. What is it? Цурхаа юу вэ? За энэ царайг нь харъя. Том юм байна. Whoa! Цурхаа байна. За халах голын цурхаа гэдэг бол амрын цурхаа л байх хэвээр. Тэр цурхаа. За ийш нь гаргая. За лайн хараа яг шүдэнд нь тэгэлж байна. За энэ бол аюултай шүү. Гэх юм бол тасрна. За амрын зурхаа мөн үү? Мөн байна. Толбыг нь таараарай. За зөөлөн. Хамаагүй зүтгүүлвэл лайн маань тасрах шүү. Шүдэнд нь амархаа явчихна. Уа! Яа. Мангар амт байна. Хэдий 70 лав гарна. 80 өгөх юм уу? Яах юм. За, энэ өдрийн олно. Зурхаа бол өдрийн олно авах гэмгүй шүү. За, том юм үзье. За яг л суугстай чипок. За тэр яг үндсэн харьгааны наахантай ингээд нэг жоохон арай нэг намдуу урсгалт байгааз тэр бол их гүнзгил байгаа. Тэнд бол агас хэвдэх магадлал бас би тэр нь л хүргэж чадвал яг гоё байна. Өгөөшөө солиод үзье. Эцээ халбаг ажиллаж байна. Тэгэхээр за поппер гэж үзье. Салхитай байна. Харснасаа ардаас нэг жижиг юм сая өмхөж байх. Гүзэд өмгсөнгөө л дээ. Нөгөө дөрөн булонгортуулж ишч сайн. Жижиг зурхаа юм болоо л гэж бодлоо. Яг тэгвэл амрын өндөд чинь алга нь байхгүй. Тэгэхээр өөр ингэж яах тэр дайрах цагаас бол сурхаа байж магадгүй.
За одлаа юм байна. За одоо тэгвэл гүнээр явдаг crankbait үзнэ. Тэр цүнхэл их гүнзгий байж таараа. Тэр цүнхөлийн доогуур юу хэвтэж байна гэдгийг crankbait-ээр нэгжнэ. За нөхөр. Ингэж явдаг. Ингээд татах тусам доош явна. Тэгэхээр их зангуутай газар болохгүй. Ер нь бол их гүнзгий газар, нуур ч юм уу юм том гүнзгий цүнхэл. Юу вэ? Нэг юм авсан шүү. Оо. Синоко толбого. Толбого маягийн л харагдаад байна да. Толбого байна. Тохон соллоо за. За ийм сайхан толбого байна. Зөндөө том болоорой. Явсаа. За иймэрхүү толбог бол ганцаараа байхгүй те. Ард нэм дагаж байна. За тэрүүний дагаадсыг таана. Гусса юу вэ? Молт. Синоко толбогоос. Хаваа там түрүүнээс том юм биш үү? Түрүү энд дагсан юм бах та. Энд нэг нефтэж үзье юм. Нефтийн доогт үзег байгаа. Том юм оруулж энэ дөвжөө бол дийлхэргүй юм. Энэ доогуур жижиг юм хөвчлээ барь. Ахмаа. Мотон тахилчлаа. Доор зангуутай юм байна. Жоохон төвшингээ доошлуулнаа тэгвэл. За ямарт.
Тэгээд юу вэ? Мөшөд тангасан уу? Харин бааш хийсэн. Гайгүй байна арай. Харин хоёр толбог өрөө тавилаа. Вау. За нив яг энэ болтох шимжиг юм байна. Сайн жижиг воблер үзег байгаа. Жижиг воблер үзнэ. Окей. Энд хоёр толбог л байсан юм байна. Өөр спот үз. Бургасан дондор явахгүй бол ийшээ гарч чадахгүй байна. Амар гүнзгий шавар байна. Зөөлөн шавар. За оройны гараа үзэх гэж явж байна. Ваа, тэр үүлийг хардаа. Орой сайхан нар доошлоод ирсэн чинь ер нь салхи тогтоод өстой маш гоё намуухан болж байна. Тэгэл жижиг загаснууд үсэрж байгаа нарагдаал. Сөрөг тал нь гэвэл шууд ялаа шумуул нэгсэж шүү. Гэтэ яг халах голын шумуул алдартай ч гэсэн энэ жилийн хувьд 100 оройтож болоод тэгээд шумуул нэлээд бага байгаа гинэ. Мэдрэгдэж байна. Хүмүүс бол нэр халах голстой аимшигтэй л гэдэг. Бидний хувьд бол ингээд шалтан нөхцөл явж болоод шүү дээ. Хацтай л байна. За тэр доор нэг айхтар тохоо байгаа. Тэр тохоог нэг харчаад ирсэн. Фүү чортчихсэн. Ямар амар үргэлж юм. Амар шавар. За нөгөө шиг хэцүү маань. Хөнтлэн үз. Амар шаварт. Цаах төвзөндөө. Баргал цаад хэрэгтэй үрж. За боли. Дугаас хаан зэтгэх нь мэддэггүй. За ийм үед уурга алга болгочих гэдэг талтай нэг газар тавьчихдаг. Тэгээ олох олчдаг. Сонсоход инээдтэй юм шиг хэрнээ өөрийн мэдлгүй улаараа дээш тоош шидээ авчдаг. Тэгээд нэг мэт уурга олохгүй байхгүй гард юм аа. За нөгөө тал руу оч. Ийшээ хэцүү мэ. За спотн дээр ирсэн. Хацар утсан дээрс тэнтэнт хатчих байна. За одоо яг
Өөрсдөө нутагт нэрчээд юм яриад ажиллахгүй төлбөрөд төлөөлөх гэсэн доо одоо. Харин нэрлээ. Мерсэнгүй. Загсаа шарах уу? Харин навцаад байлаа. Тэгсэн чинь нөгөөний одоо тэнийгөө бичсэн. За. Тэрхүү марсан зэрхээ. Ингээд яг жинхэнэ фреш. Тасны яваа байна. Nice. Ингээл өнөөдөр барайл тэгэл хэдүүлээ хоолцлоо шүү дээ загсаар. Та нэг шидэл барьсан. Бэг нэлээд зэзэл. За өнөөдөр их хурд өдөр байлаа. Дээш доошоо загсанд зөндөө явлаа. Сая хоол ундаа идчихлээ. Нэлээ ядарсан учраас одоо эртхэн унтаж амрая. Маргааш өглөө бид нар Экватороор дайраад буцна. Сайхан амарцгаагаарай. Бай бай. Нэглэний минь юу бариад авба? Дэлхий. Хаана вэ? Сүйдрэгчин дотор. Oh my god. За бид нар өглөө босоод цайгаа уучаад, ариун цэврээ сахичаад, юмнуудаа хураагаад машиндаа ачицсан одоо хөдлөгч чинь. Зам зуураа бид нар үзэх хэвээр бүх нөгөө хөшөө дурсгалуудаа үзчихэд ялт багаар засмал дээр гараад цаашаа Матад, Экватор, баруун урт гээд явнаа. Голчин оны халахгуулын дайны бөмбөг дэлбэрсэн газрын шархан нэдгэрэг байна гинэ. Тохоо үеийн дайны үеийн бөмбөгдөлтөөс үүссэн нөхөн байна л да. Тэрүүгээр зөндөө байна өө. Лавдангийн дандрыг Монгол улсын Гарамгай Баатар цолоор энд шагнажээ гинэ. Нэрэнбаатарын хөшөө. 54 онд босгосон юм аа. Дайнд оролцож амиа алдсан зөвлөлтийн цэргүүдэд зориулж босгосон хөшөө юм байна шүү дээ. Яг гоё болчих. Үрлэг зэмшихгүй. Жижигхэн явлал гэсэн арнит шиг л. Них гэдэг хан гоё юм баг гэсэн чинь. Гоё чихэрлэг л уусаа. Винтоо шилэн маяр байна. Хүмүүс нэрийг бичсэн юм биш үү? Гэхдээ 90 хүн л амиа алдна гэж баймааргүй маа. Яг нөгөө командлагч өдөртөгч энэ юм шүү. Илүү офицер төвчний хүмүүс юм бах та. Тэгээд төвчнүүд мэн. Хилчин дайчтай өшөө. Халах голын ялтын 40 жилийн ой зориулваа. Хардаа ярмын морт дивиз. Харын хангамж ирж байгаа юм уу? Морт дивизийн давшилт хийж байна. Ийм танкад байлж ийжтэй. Танк капсул тавьсан юм шүү дээ. 39 оны 8 сард буюу 100 жилээр нь задлана гэжээ. За энд ороогүй юм билүү танк капсул. Яковлев өөрөө 39 оны 7 сарын 12-ны тулалдаанд баатарын ёсоор амь өргөжжээ. Баян цагааны тулаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ 11-р танкын бригадын захирагч Яковлев болон түүний ангид зориулж босгосон өшөө юм байна. За Монгол зөвлөлийн баатарлаг дайчид Японы төрөмгөлөгчдийг эндээс дотогш үл алхуулан бут зогсны дурсгал зориулан босгов.
Үүнээс цаашаа дотгошоо бол ер нь японочууд ороогүй юм байна. Тэгэхээр ерөөсөө л гол дайн энүүгээр л болчих ингээл. Яг энэ халахын голын энэ хөндий. Яагаад хүүхдээ яваа гэд нэрлсэн юм болоо. Энэ тойруулаад босгоцсон жижиг огоонууд нь ямар учиртай. Энд дэндээ юм тавьчих. За бата хүүхдээ авда. За нэг дүүдээ. Оо. Тэри хурдан болдог хоол. Сандал мал гаргахаас залхуураад ерөөсө шууд ингээл машин дотор идэл бушуухан цаашаа хөдлөхөө тий. Одоо бид нар чинь цаашаа 19 дэх байртал хүртэл 280 км бол явах бах. Зам тоолны газар байхгүй шүү дээ. Зам дүүч байхгүй. Гэхдээ 19 дэх байртал хүртэл засамлаар явна. 19-оос цаашаа Матад хүртэл шороогоор явж таараа. Дандаа хэл сонц таарах нь. Тэр бурхан биш тарж байна. Чулуугаар ийцсэн юм тий. Зорнод аймгийн халахгүй сум их бурханд дурсгал гинэ. Монгол нутаг дахь буддын томоохон дурсгал болох их бурхантын халахын Сэцэн хаан аймгийн Элдэнжин ван тогтох төрийн 1797-аас 1868 оны онд бичсэн юм байна. Санаачлаг удирдлагаар 1859-өөс 64 онд бүтээжээ. Вау. Тогтох төр 8 аюулаас аврагч Жанрасыг бурхтны ил дүрийг уулын ингэрт хэвтэй байдлаар залж түүнийг тойруулан 20 аргуу бурхад суврагыг босоо байдлаар игнүүлэн байрлуулж 20 гаруй лан зүсгийг газар чигтгэн зохицлуулжээ. Бүр айхалчч тий. Үнараа өөти. Яа. Оо. Болохгүй юм яах байж. Зогтчих тийм ээ. Машина аса колын замд дэмэн хотын амьдрал ард үлдээ. Юу чамаагүй хашаа чамаагүй голом хангийн сайхан дусан жүлтэй. Дарин ай сохоо вэ. Дарин ай сохоо